She cries to live for a few dollars more. So she likes to live like she's Music and wonderful roses. There's Тэтгэх чамраг хайртай бүсгүй ретро аккорд нэвтрүүлгийн зочин болж номын хамтлагийн дуучин, гитарчин, хөгжимчин, номын хамтлагийн гишүүн төгсөө оролцож байгаамаа. Энэ үж телевизийн цэнгэрлэгч байгаа бүх үзэгчтэй ретро аккорд нэвтрүүлгийг үзэж байгаа бүх үзэгчтэй энэ нэвчи мэндийг хүргье. Тэгээд 20 гаруй нас 24 5 хүртэл нэг хэсэг хамтлаг гэж их явсан. Амьдралын мангас баггүй хугацаа хөгжимтэй холбоотой. Өнөөдөр ч гэсэн бас юм дуучтай одоо хамтлаг дуучтайхан дээр бас ойр байдаг. Ойр дотн найз нөхөд явдаг, ажилдаг хүүхдүүдтэй. Одоо төгсөөгийн дуулах дуу, гитар дээр барих барилт бол ялчгүй ретро аккордыг та бүхэнд үзүүлэх болно гэж. Хамгийн гол нь өнөөдөр энэ нэвтрүүлгээр ордог юм бол их аз завшаантай дээгэд бол их баярлж байгаа. Бас намайг одоо яг 91 2 3 4 онд дуулж авах үед хамтлагтай байх үед бол таньдаг байсан зөндөө олон найз нөхөд байгаа. Заримтай баг 10 хэдэн жил уулзаагүй л явж байна. Тэгээ төгсөө гэж хүн байдгийм үү, гүм үү, зарим нь баг мартцсан ч байгаа. Одоо ингээд хамгийн эхний дуу бол одоо би яг өөрийнхөө одоо оргиор анх одоо энэ дуу 93 оны Айдууны жигүүр гэдэг тэмцээн болдог байсан шүү дээ. Айдууны жигүүр гэдэг тэмцээн дээр одоо дуулж яа. Тэр үед манай арвжаа маань хоошоо туваа явцсан. Арвжаагаа дурдахгүй байхаа аргагүй шүү дээ. Одоо энэ дуунуудыг, энэ сайхан дуунуудыг зохиож өгсөн, би дуулсан тухайн үедээ бол одоогоор хийд болж исэн. Одоо манай Монголын 21 аймаг гэж байсан хуучин 18. Тий. 18 аймагт л одоо баг мэдгүй өнгөө болсон байсан бохоо энэ дуунууд. Тухайн үед яг одоо жинхэнэ амьдаар нь би энэ дууг хамгийн анх дуулсан, хамгийн анх одоо залуучуудад хүргэсэн энэ дуугаараа бас намын хамтлаг манаас нэлээд одоо нэр хүнд дээшс нэг юм дуу байт юм аа. Энэ дуу одоо Гамбатагаа хамт одоо дуулж үзье. Телевиз үзэгч та бүхэндээ Арвжаагийн үг, Арвжаагийн ая 93 оны 1 сард байна зохиогдсон дуу энэ дуу. Ингээд хожимцсан гимсгэмэх сайхан дуугаар энэ үчи одоо мелал горгож байна. чамайга хараа Алгүй зүгийг бодсон би явлаа Өдөр хоноо өнгөрөх тусаа Өөрийн ихгүй чамдандаас чирээ Уучлаарай хайртан чи намайг Уйсан сэтгэлийг ойлгооч Хайргаштай шимэн хайртан Хайрсан сэтгэлийг ойлгооч Эхэлж би чамайга хараа Зүгийг бодсон би явлаа Илэсэн өдрүүд өнгөрөх тусаа Ихри чамайга дэндүү гомдооч Уучлаарай хайртан чи намайг Уйсан сэтгэлийг ойлгооч хайргаштай чимээ хайртан хайрсан сэтгэлийг ойлгооч
бол тухайн үедээ одоо өнөхөр дэгийг бидний үед бас л те их задуулах дуртай байсан. Яг эндээс нэг юм бодож байгаа юм л да дэгийг гамба. Нэг юм бодож байгаа байхгүй юу. Ингээд одоо хамтлаг дуучид мэдээ рок pop гэж ярьж байна те. Өчнөө одоо хамтлаг дуучид одоо 1000 гаруй бараг төрж гарч байна. Өдөр болгон л одоо нэг шинэ дууч төрж гарч байгаа боловч тухайн хүнийхээ одоо сэтгэлийг эзэмдсэн одоо маш сайхан уран бүтээл бас хийгээсэй те. Тэрээс би хийхгүй гэж хэлж байгаа биш ч гэсэн одоо энэ дуунууд яагаад та нарын сэтгэл зүрхэнд одоо ингэж үлдээд одоо энэ олон жилийн дараа дагаад ингэж дуулж ин тэр амьдралын саршгүй нэг сайхан дуусгалтай мөч те аюу их юм байгаа юм л да. Ханьсан жаргыгээд маш гоё өгтэй, маш гоё аялгаутай тэм дуу байдаг шүү дээ. Гэхдээ энэ дууны үгийг манай одоо талигач асан одоо надтай хамт намаа хамтлагд одоо намаа хамтлагийн маань ахлагч байсан Дашарвжаагийн Гарвжаа гэж хүн бий. Энэ хүнийг бод би энэ үдшил бол энэ телевизээр ингэж гарч явахдаа бол дурсахгүй байх юм бол аргагүй. Энэ хүн бол Монголын рок попд хүмүүс бол төгсдүүлж хэлэхгүй бол тодорхой хэмжээгээр хой нэмэр оруулсан хүн. Оруулж явсан хүн. Даанч одоо хар залуугаар 29 настайдаа 1998 онд хороогийн мөнхсийг үзүүлсэн. Одоо бидний дунд байхгүй байна. Гэхдээ хамгийн гоё бахархууштай юм чи хүртэл одоо энэ дууг ингээд ярьж байгаа гэдэг чинь маш гоё байгаа. Яагаад гэвэл айж юм өнөөдөр энд байхгүй, амьд байхгүй ойлооч гэсэн дуулсан тэр цохоосон дуу ингээд үеийн үед ингээд дуулагдаад тэр хүмүүсийн сэтгэл зүрхэнд үлдээ явж байгаа гэдэг бол энэ бол тэр дуу гэдэг шүлэг гэдэг юм агуу юм. Тэр бол одоо жанцан наруу угаашиг алдартай том хүн байгаагүй ч гэлээ гэсэн тэр сайхан дуунууд нь ингээд ард түмний сэтгэл зүрхэнд үлдэж тэ та нарын сэтгэл зүрхэнд бас миний бодод маш их баярлж одоо явдаг юм. Тэгэд энэ дууны бас нэг аюу тийм сони юм байдаг. Манай Монголын рок попын дуунаар одоо хамтлаг дууссан дуу гарч байгаад бол дахилт гэж байдаг тэ. Тэгэл бадаг нь болох тэр нэг үгч байд юм уу. Гэтэл энэ дууны бадаг дахилт бод ерөөсө давтагддаггүй байна. Бүгд өөр. Одоо ерөөсө энэ дууны бадган ч давтагддаггүй, дахилт нь ч давтагддаггүй бас аюу онцлог дуу байхгүй. Манай айжаа энийг би сайн мэдэхгүй 8 дугаар анги 9 дугаар анги төгссөн жилээр зохиосон гэж надад ярьж байсан харвчаа маань. Хайрттай дуулах дуу гэж гоё нэртэй шүү дээ. Оо цаа. Хайрттай ханьсан жаргыг өөрөө нэр өгсөн юм шүү дээ. Чи үгээр нь өгч байгаа байхгүй. За ингэж эхлэе. Ми минараас. Цоглог гэрэлтэх харануудэрээ чи ах танилцаа даруу ашара чи намайг ивэж очин бүтгэн хайрыг минь дөл болгон бадараач амьдрал хайр дээр тогтдог юм гэж чиний шивэнсэ онцолж хэлсэн үгийг чинь ойтон доотунгач нэг юм олдох амьдралдаа зүгшгэж явидаа ави охин ээжи охин миний хайрт чанайгаа би чиний сэтгэлийн угаасаа би дэлгэж явидаа амьдралын бэрх замыг чамтайгаа хамтуулаа ятар зүдэрсэн үедээ бибие түшээ алкан үсинхээ дондоо ясан альгэр боди хоёулаа алтан дэлхийн нарандор хайсан жаргая үсинхээ дондоо ясан альгэр боди хоёулаа алтан дэлхийн нарандор хайсан жаргая. За нэг юмрхөө. Алдаг үрсийнхээ дондоо ирсэн айлгэр бодой хоёулаа. Дэлхийн нарандор хайсан жаргая. Бос чамдаггүй нэг. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 99 1279.
Тэгээ ер нь бас төгсөө маань одоо сая номын хамтлагтаа дуулж исэн номын хамтлагт байхдаа дуулж исэн дуунаас гадна маш ховрын олон дуунууд байгаа бох гэж би бодож байна. Тийм дуунууд байгаа л да. Одоо ингээл хамтлаг дуулчтай би бол шүүмжлэлтэй хамтах гэдэг юм бол байхгүй л те. Гэхдээ найз нь боддог байхгүй. Одоо зохиогч байгаа. Гэхдээ аюу гой аянууд төрж जैन. Гэхдээ жоохон урт насгүй удаан жасгүй удаан жаргалгүй санагдаад байт. Одоо нэг жилийн өмнө зохиогчсонд бол маргааш нь мартагдсан ба. Жилийн дараа гэхэд баг те моднаас гарцсан байдаг. Одоо хувцсагч болсон юм. Уг нь дуу гэдэг чинь хүний сэтгэлээс төрж байгаа те. Уран бүтээл учраас одоо Есүсийн хамтгийн Битлз хамтгийн Есүстэй гэл дуу гэдэгтэй адилхан. Тэрнтэй зүйрлэхгүй ч гэсэн гой гой одоо тийм дуунууд ард түмний сэтгэл зүрхэнд хоногч үлдэх нь баг болсон юм одоо гэж боддог. Тийм учраас одоо би нэг юм дууд бол л да. Одоо энэ дууг одоо зохиосон хүн байдгийн бол одоо надад одоо ханд манд гэхэд одоо хаашаа. Гэхдээ дээгээд бас хандаж болно да. Надад ч миний дуу. Би үнэхээр одоо энэ дуу сайн зохиосон хүнийг мэдэхгүй байгаа. Тэгээ нэг юм гоё дуу дээ чи гадаалж байгаа баха. Намун байгаа байсан мишэнэ нарлах хэлхий юу та сайхан бэ хайрт би чи хорвоо хараа хайрт би чи хорвоо хараа хамгийн сайхан цэцгийг талаарай хангаласлан удамж хийсэй хайрт минь чи дууга дуулаарай. Энэ их гоё дуу. Тэгээд энэс ингээл дуулаад байвал энэ цаг хүрэхгүй л дээ те. Аюу голон гоё дуу. Найз нь ингээд онцлж нэг юм ярих гэдэг юм л да. Тэгээд одоо бүх хүүхдүүдийг тийм залуучуудыг тийм болов уу гэж бодохтой бас биш юм аа. Одоо ямар нэг юм түүх гэж байдаг тийм үү? Одоо Монгол улсад түүхтэй байдаг шиг Монголын рок pop ч гэсэн өөрийн гэсэн түүхтэй байгаа шүү дээ. Түүх гэдэг юм ярих дээр одоо энэ орцон дуулагдчихсан энэ дуунууд тийм үү? 90-ад оны их үед гарч ирсэн. Яг миний бол одоо надтай санал нийлэхгүй байж болно. Одоо энэ урлаг судалдаг ч юм уу одоо шийдэл ухнаагаа одоо уучлаарай. Ухнаагаа үзэж байгаа бол би бодлыг үүсгээгүй ч гэсэн одоо яг рок pop одоо яг энэ шоу бизнес гэдэг юм бол яг 90-ад оноос эхэлж Монголд те чи ч өөрөө мэдж байгаа. Одоо ингээд динжгэнж эхэлсэн. Тэгээ энэ үед гарч исэн одоо тэр үед гарч исэн одоо манай номин титэм те болор харш шигтгэ одоо хүрхрээ гэдэг одоо энэ хамтлагууд байна. Тэр үед одоо аюу гоё айзам 2 гэдээсэн те аюу гоё сэтгэлээрээ ингээд уран бүтээлийг зоосны нүх харахаасаа илүү одоо тийм уран бүтээлч эрэл хайгууд аюу ихтэй байсан учраас тийм учраас хүмүүсийн сэтгэл зүйн аюу үлдсэн юм болов гэж би яа. Эргээд тэр орцны дуу гэсэн чинь номингийн дуунаас тэр цэрэг гээд байдаг байсан. Шин цэрэг те шин цэрэг нэр. Дуу болгоныхоо өмнө жоохон түүхийг ярьчиад хад болно л доо. Чин ретро аккорд гэдэг гоо нэвтрүүл шүү дээ. Энэ дууг бол 1988 онд одоо би айрамд явж байсан. 88 онд айрамд явж байсан. Одоо миний талигач найз Аривчаа агсан маань 8 амтлагийг үндэслэгч Аривчаа агсан маань бол энэ дуу зохиосоо. Битээр бүр айрамд одоо яг нэг казармд хамт байсан. Тэгэд ийм байдаг хөө. Оройн таан дээр одоо хөлийн зэргийн хөлийн ба дотоодын зэргийн 051 дугаар ангиж байсан. Тэгэд ангийнхаа ингээд тоон дээр ингээд зогсонгууд хотын бараа харагдаад идэг. Тэгэл харагдаад чөлөөр явж чаддгүй. Тэгээ айж надад хэлсэн байхгүй. Нэг гоё дуу зохионо найз нь гэж энэ дуу зохиосон байхгүй. Тэгээ үг нь бол аюу гоё өнөө хөхтэй тухайн үедээ бас л те залуучуудыг бас их дагуулж ясан дуу байгаа. Бас нэг яг хотын байдлыг үзүүлсэн те тэгсэр нэг цэргийн амьдралыг бас оруулсан. Энэ цэргийн дуу шүү дээ. Тэгээд хотыг дүрсэлсэн. Бараг тэр орц морцыг ер нь шууд цэрэг дуулаад байгаа юм шүү. Тэгээд энийг 3 модгүй 3 ингийн дуулууд нэлээд аварт. Зөв 3 ингийн дул ч тий. За. Шилтэн шиг гэлэлцэн шарн дээр шинхэн цэрэг би дөрвөмжлөө. Хүссэн улам байж зүгэлсээ. Шинхэн дугтууд
Хамаатай миний захиа ширээн дээр чинь байгаа болов. Шилхэгч гэсэн үгтэй хариу хүлээ би хүлээ. Тэртэд харагдах хотын бараа нүдэнд харагдах зургал юм да. Сэтгэл дургасан миний сарнаа зүрхэнд үлцэн уйтгаар юм да. Улсын байрны үдийг харуулцаа учрал чамайгаа би хүлээсэй. Нутхан сэтгэлдээ ирэх болов гэж горьцсон би горьцсон. Уян золон Монгол бүсгүйтэй учрыг гэж би их бодсон. Улаан тамхтай чөлөө үл олдноо үл олдноо. Тэртэд харагдах хотын бараа нүдэнд харагдах зургал юм да. Сэтгэл дурсан миний сарнаа зүрхэнд үлцэн уйтгаар юм да. Одоо би хар зэрэг болж ондоо юм бодхоо болжээ. Хаярыг чамайг дурсах ёо дурсах ёо. Уян золон Монгол бүсгүйтэй учрыг гэж би их бодсон. Улаан тамхтай чөлөө үл олдноо үл олдноо. Тэртэд харагдах хотын бараа нүдэнд харагдах зургал юм да. Сэтгэл дурсан миний сарнаа зүрхэнд үлцэн уйтгаар юм да. За ээжд маань яг миний тийм дуу гэдэг чинь сэтгэл тийм хөглөгдсөн дэгэлдсэн тийм шимширсэн эсвэл баярлсан үед одоо тэр аялгау орж ирдэг юм болов. Би одоо балхаахаа уучлаарай би тийм том хөгжмийн зохиолч биш ч гэсэн тийм үү хөгжмийн зохиолчдоос асууад хүн болгон те гамбаа өөр өөрийн дотор аятай явдаг. Хүн болгон сэтгэлийн хөвгтэй явдаг учраас ээждээ зориулж би энэ дуу зохиосон юм аа. Наран ээж гэх юм сайхан дуу. Энэ дуугаа би ээждээ зориулж зохиосон. Ээжээ би таньда хайртай шүү гэд хүүчин дуулъя. Цагаан цайлхан сэтгэлийн дээрээ намайг гисэн миний ээж нандин бүхнээ надад зориулсан. Настан бүрэг миний ээж наран гарах зүгээс та намайгаа харан харуулсаар сууно. Та намайгаа харуулсаар сууно. Ирхи ойхон хайрын хаан дээдээ эхлүүлж ирсэн миний ээж эрдэнэ бүхнээ надад зориулсан. Эмгэн бүрэг миний ээж наран гарах зүгээс та намайгаа харан харуулсаар сууно. Та намайгаа харуулсаар сууно. Намайг төрөнгөд аав маань айрам тавьсан. Ээж 4 хүүхэдтэй нялх хүүхэдтэй үлдчихсэн гэж ярьдیں۔ Хамгийн их зовоос хүүхэд нь би гэж ярьдаг. Тэгээд ухаарахгүй 24-5 хүртэл би ээжигээ бол их зовоосон байх гэж одоо боддог. Тэгээд хүн хайрлах цагаан сэтгэл юм ээж минь бидэнд төгсөн шүү. Аав минь бидэнд төгсөн шүү. Учраас энэ ганц дуу зохиох бол зүгээр юу ч биш юм. Бид нар ээж хайчиг хийж хариулж чадахгүй. Тэгээд дэгийг нэвтрүүлгийг ашиглаад ээжтэй баах юм ярьчлаа. Гэтэ буруу биш үү дээ. Ер нь бол тий нэвтрүүлэг ретро аккорд гэдэг нэрийг бол хүн мэдчихэж байгаа. Энэ нэрийг бас учиртаач өгсөн, тийм ээ. Гитарын аялгау, гитарын аялгуудад зөв хүний дурсамж
тэ хайр инкрэл юу гэдэг зовлон жаргал бүхэл юмын дотор багтсан байдаг. Тэрийг бид одоо зочинтойгоо ингээд үзэгчтэйгээ хуваалцж байгаа. Гоё үжээ одоо ингээд яг чамаг ярангууд яг үннийг хэлэхэд одоо яг ингээд хуучны юм аягүй бодогч юм. Цун лагард гадаа ингээд хүүхд багц суугаад шинжэнгөө дуудаад хамдаг байлаа шүү дээ. Бүгдээрээ гитартаа ингээд. Тэг юм аа. Ямар гоё байсан. Тэр үед бол одоо юу нэ хөрөнгөтний юм сонсохгүй гэдэл одоо тий. Яг тэр үе шүү дээ. Социализмын хүүхднаас сонсогдгүй байлаа. Пензменттэй айл бол нүдний юм байлаа. За Мерстаг ч юм бол бүр одоо тий. Одоо бараг л одоо хинийд байдгүйсээ мэдэхгүй. Тэр үед одоо дуулж ирсэн их гой дуунууд би жишээлбэл одоо энэ дуугаа шүү дээ. Тэр үед одоо миний сэтгэлд хоногч үлдсэн их гой дуунууд байт юм л да. Жишээлбэл одоо зохио орцны л дуу гэдэг энэ зохиосон хүн байж л таараа шүү дээ. Зохиосон хүнтэй болоод энэ дуугаа шүү дээ. Жишээлбэл би нэг гой дуулаад хальтаа. Энийг одоо энэ тэр нэвтрүүлэг үзсэн зарим хүмүүс мэдчихлээ баг. Хорвогийн жаргалын дэдийг итлэхгээ хонгорхон чамда үнэн чавлаа би хорвоо чиширүү хорвоо хүсэл мөрөөдлийн үгүйсгэж чадлаа хайртай бас нэг юм дуу сая санаанд орж ирлээ. Хан хорвоо надтай учирсан халуун хайраа дуулцуна би халуун хайраа надтай зориулсан хонгорхон чамда би хайртай зүрхээрээ мэдэрсэн сүвийн хайраа зуунаас лавч хизээч мартах бүрээ гэтэл одоо ингээд дуулаад байвал зөндөө дуу байна л да. Яг одоо орцны тий. Яг орцны юу манер орж ирж шít. Тэрээс энэ манай нэвтрүүлэг эхэлсэн цагаасаа хойш дандаа орцол яриад байдаг гэсэн. Үгүй гэхдээ орц гэдэг чинь осоор подест гэж байгаа тийм монголоор яриад орц гэж байгаа боловч одоо орц гэж одоо монгол сайхан хэлдэг шүү дээ. Гэхдээ одоо манай бааги одоо манай оператор байна тийм бидний одоо үеийнх үнэхээр л одоо орцол үнэхээр хоёр дахь гэр байсан биз үнэн биз тийм биз дээ. Одоо орцсон л бид нар чинь одоо октоудаа ярьж орцсон л бид нар одоо дуугаад бол хөөгдөд байрны хулаар ороод явдаг байлаа. Харин одоо жишээлбэл бэ дээр нэмэх нь үрд мөнх гэж бичээл толгоогоо зохиулаад л гэж явдаг байлаа шүү дээ. Одоо бол тийм байдаг юм уу? Одоо байдгүй ч санагдав. Гэтэ ийм байгаасаа гэж хэлээгүй ч гэсэн бид нарт бол төрөө хэлсэн. Бид нар тэнд эсрэг хүмүүжил үзүүлэхээсээ илүү тэр маань аюул юм эрэг байжээ. Эргээд бодоход романтик тийм ээ. Гоё байсан дээ. Би нэг түүхээр л одоо урд байгаа одоо бас гитарч одоо манай рок попын таньда Балжаа гэж залуу байсан. Балжааг мэднэ сте. Манай Балжаа байна. Одоо талигач одоо айц хамтагт яагаад ч юм бэ гэдээ бодгосон нансан жив талигаачийн дуу. Нансаа ахын дуу отон жив гэдэг. Одоо бид гурав чинь нэг хамтлаг болцсон одоо сургуультай. Тэгээ би ийм банзан гитарны ийм банзан гитаранд ингээд басик гитарны дөрөв цоловчаал тэгэл авдаг байл шүү бид нэр. Бодисэн чи одоо модерн гал одоо модерн тоглол Ямахо Ямасо Такси чаны намын атуу ингээд дуурдаг байлаа. Тий одоо ингээд ярихтай хүүхдүүдэд инээд яг бидний үеийнхэнд бол үнэхээр гой санагдаж байгаа. Үнэхээр үнэн л юм чинь дээ сайн. Одоо аюу гой тийм дурсамжтай нэг юм нэр ярих гэж бодчихсон. Одоо миний ажиллаж байгаа компани одоо ерөнхий захирал Батбаатар гэж юм байгаа. Одоо манай байрны ах. Одоо манай ерөнхий захирал шүү дээ. Одоо тэр одоо биднээс 4 ах байхгүй. Тэгээ би одоо тэр хүн 8 байсан гэхдээ би 4 дугаар ангид байсан ба таарна шүү дээ. За тэгээ тэд нар бодис нэг гитар тоглоно. Аюу гой тоглоно. Дуугийн сансаад сурмаар байдаг. Тэнгүү тэр үед чинь нэтгэв намрын шүмшэга намрын шүнөө чамтайгаан зугаалаа навчсан сан бодомжаар явахдаа хайр чинийхээ царай гарч хайрын үгээр хэлж байхдаа хагцсан салан гэдгийг хайрын би чинь мэдсэнгүй хайрт мэн гэд
ингээд дуулдаг байлаа. Открытый дома твоего. Открытый дома твоего. Вакуум цонх хаалганы 3 бүг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 бүг үйлдвэр утас 99 1279. Дуулалгээд нэг сайхан дуу байдаг санагдаад ахээ. Энэ бол дурдаа мартах гэж байна шүү дээ. Өөрийн тийм туяач юм уу л өөрийн туяа мэлтэс. Тэгээ бас энэ давшааныг ашиглаад л гэдэг. Дурлал гэдэг байна шүү дээ. Энэ бол үнэхээр одоо номын амтлаг юм ба. Үнэхээр одоо номын амтлагыг бол маш их хүн таниулсан дуу гэж би боддог. Энэ дууны түүх нь бас их гоё юм. Би яагаад гэвэл зохиосон хүнтэй хамт байсан. Би өөрөө дуу занжруулж байсан болох дээр. Би тэр аяг хийчлээ. Аяг хийцэн. Гэх үг очихгүй. Үг олдгоо. Нэг үг хийсэн чинь таалагддаг. Даржаа гэж зохиоч байдаг шүү дээ. Даржаа гэж зохиоч. Даржаа гэж зохиоч нь дурлал гэдэг армаа байдаг байхгүй. Тэрний яг ингээд дурлал. Тэгэхээр зөв аажаа ингээд хаачихсан. Хөөе энэ үе чинь. Төсөө яг энэ үг чинь. Хоёул энийг хийгээд үзье. Тэгтэл одоо энэ дууны үг гараад ирсэн байхгүй. Түүний. Тэгэд одоо энэ сайхан урт түүхтэй дуугаа дуу. Сайхнуудыг чинь харахын тулд зөвлөж мэрэгэн үгийг чинь сонсохын тулд зөвхөн чамдаа би хайртай байхын тулд нэг болт хандрлаа, хоёр болгосон, нэг бүтээх ажиллаа, 10 хийсэн тэр төрөө бодож аятаа явсан нэр овоодоо гэж чамдаа би үнэлсэн. Яг 51 дугаар одоо микрийн 51 дугаар байр 9 давхар одоо хайдуугаан хажуудлын байр. Одоо урдлын түнэлийн урдлын 1 2 3 4 5 6 7 8 9 9 5 давхрын 51 52 53 54 55 56 гэж байгаад тийм шүү дээ. Тэрний 51-т манай аривчиг байлаа. Ааха. Тэрний орцсон зохиож байлаа. Тэгэд яг хипхоп гэж энэ уг нь энэ дуу одоо тухайн үед нэг тиймэрхүү болоод ямар ингэж бодж хийсэн байх уг нь.
Танай цонхны доор цэцэг байрны зогсоод гэдэг ч юм уу тий. Тэгээ дахилдаа итгэн бадарсан гэж хийж бодсон байхгүй. Тэнгүүтээ тэр үед их pop хүчээсэн. Одоо тэр үед хар сарна гэж бүжгийн хамтлаг байлаа шүү дээ. Дөрөв бүжгийн дөрөв хипхоп гэж байсан. Тэгээд одоо би үг олж хөр олж байна. Тэгээд одоо ийм дуулыг сурцсан тусламжтай. Танай цонхны доор цэцэг байрны зогсоо талах болов гэж би бас бодсон ёо. Талын цэцэгсийн дундор жанлах дурлаа. Талах болов гэж би бас бодсон ёо. Шүгэ дүрэн дурлалын цахиа. Шулгун хэлэхэд үгүй ч гэсэн. Шугад өнгөрсөн 10 жилийн шүлгийн түвэх ороо бичиж итгэл алдарсан үсвэ чиний өмнө энэ үхэндээ би тоглоод үргэж үдээ итгэл алдарсан үсвэ чиний өмнө энэ үхэндээ би тоглоод үргэж үдээ хотоглаа чи бит хоёрын учруулсан. Сая энэ аккорд шүү дээ. Манай тий. Энэ бас их гоё аккорд шүү дээ. Фа диез минор та. Фа диез минор гоё санагдлаа. Тэгээ энэ подизнд аюугаа дуусан юм. Цойроо та. Тэнгүүт би ихлээр ингээ фа диез өрөөл ингээ ингэж яаж яг наанаас ч дууцхой гэж хоёлоо яриад. Яг наанаас ааж ч балцаасаа бэлдээл. Шууд цоо. Танай цонхны дор цэцэг байрны зогсоод таалах болов гэж би бас бодсон. Талын цэцгсэн доонд орж амдах дурлал тоогдох болов гэж би бас бодсон. Аажаа бол манай аажаа бол үнэхээр бэлэг таахаа тийм бичдэг. Тэгэхээр одоо би талигаж болсон үнийг одоо өгсөн үхтээр л хүн сайн өмөлчдөг гэж магтаад байдаг биш. Үнэхээр бас суут тийм авьяастай хүмүүс бог настай гэдэг ч үний юм шиг байна. Хөөх юм. Тэгэл өнгөрсөн дөө. Талигаж болсон. Ретро аккорд. Цагаан чөлөөтэй байна гэдэг сайхан байна. Ингээд яриад чөлөөтэй. Тэрнээс нэг нэвтрүүлэх хүмүүс ингээд суучаад тийм асуугууд нь тийм аа гэж хариулчаад ингээд суугаад ахгүй ингээд яриад сууж байгаа гэдэг чинь бас гоё шүү дээ, тийм. Одоо Титэм хамтлагийн гишүүн одоо Отгонбаатар Америкт байж байгаа Огийн маань ирсэн байгаа. Одоо 50 байгаа. Богдуул гээл талын цэцэг гээл зэгслэн тоо. Сүгэн шигтэй дундаас мэгтэй. Ихсэн саран тэнгэр чинлээ. Сургийн газраас дулсан суугаа миний хайрын төлөөн чиний царай туяарна хайрын төлөөн чиний царай туяарна гэж байна шүү. нэр тийш таймаа тэр үед үе тэнгийнхэн гэж хамтлаг байсан. Одоо манай Мада гэж биш ориглын үе тэнгийнхэн биш шүү дээ. Өөр үе тэнгийнхэн. Тэрний өмнө октод байсан байхгүй. Яг үүнд орчлоо чамтай уулзснаас хойш ориглон сэтгэлдээ чамаа тимүүлнэ на чимэний ахны дурлал юм болохоор чин зүрхний найр шүдэ илээ зүрх сэтгэлдээ харин голыг асаасан шөнийн тэнгэрийн доо чамтай уулзсан зүрх сэтгэлийн гэрэл доо хамтлаг алчаа байна. Би ч одоо ийм дуу мэддэг үлээ. Энэ дуу одоо тэр CD-нд бас авах юм. Тийм. Энэ хоёр дуутай хамтлаг байсан. Би надад л бичлэг нь хоёр дуу байсан. Оюу тэнгийнх нэг оргил эндтэй эрэгтэй оюу тэнгийнх болохоор нэг дөрвөн дуутай. Би яагаад тэгээд харнэ яавал дээр вэ гэд хамаг үнэлчлэн байжлаа. За тэгэхээр энэ дуу бас авах юм шиг тийм. Энэ дуу энэ хамтлагийг бас мартах шахсан байна шүү дээ. Одоо байдаг болоо.
байхгүй шүү дээ. Энэ хамтлагийн одоо нэг гишүүн одоо Мадагийн дүү Америкт амьдарч байгаа. Одоо нэг гишүүн одоо ертөнцийн мөнхсийг үзүүлсэн зураг байсан. Одоо нэг нь одоо Улаанбаатар хотод юм уу, Ховдод юм уу, Увсад юм уу, Барханд юм уу явж байгаа зураг одоо хаана байгаа нь мэдэхгүй байгаа. Дэгийг дуусгах гоо. Би заал гэдэг. Тэг ингээд Арвижагийн угай Деважин гэдэг дуугаад болохоо. Хитэж хүсэхгүй шүү зовлон би яасан ч өөрөө дуудах бидээ орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдгийг хаагцахгүй хосоо учрахгүй хоёр гэж байдгийг учрал хоёр чи бид хоёр амьдрал гэдэг давтар ихэлсэн утас бишээ амьдрал гэдэг диважин биш үү дээ хүн гэдэг чинь гэдэг уурхаан биш үү дээ орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдгийг хаагцахгүй хосоо учрахгүй хоёр гэж байдгийг учрах хоёр чи бид хоёр гэхдээ хүний амьдрал гэдэг татаа ихэлсэн утас бишээ Social climbs to live for a few dollars more. Social likes to live. Чамрак хайртай бүсгүй Ой, хаа дөлши. Ой,